дээр юм байна. Тийм богоц. Чука л байна да. Чука мэдчих магадгүй. Гэнэ байна ах бол. Монголог гэж та гачин байна. Хавьд ийм ус хараагүй удсан биш юу? Тийм үү, өсөж болохгүй хангалттай юм биш тийм чин доошоо. Тийм бай. Энэ 3-4 метр лав юу вэ? Тийм үү. За явах. За ингэсгээ тийш яваа дахиад 1-2 гүр. Охо. Навччиг унаад хөглөрч юм да. Цагийн өмнө гэдэг юу юм? Хурдтай явж гин гэсэн үг үү те? А чи тэрний хайхтар хоцож хэлээгүй бах уу? За хоёр дахь гүрэн үү? Жижиг салаа байна. За. Чупа. Майка. Гацраш. Энэ чи харин юугүй найз зүггүй юу? Цик хийх гээд ах чинь. Супер. Энэ чи харин цик хийчмэр гүүр вэ штэ. Барьсан дээр юм шүү. Багтахгүйгээс хойш. Зя. Тэд нөхдүүд явж тийшээ.
цаашаа гарч ирсэн баха. Тий. Энэ бааш ингээд цаахнууд ингээд гүтэр уулынхаа ингээд зам байсан. Яг наад зам руу чинь. Чигээрээ юм баахан тойрсон биш үү? зам одоо явсаар байгаа л тэр уулынхаа өгсөрт гүүрэн тултал явдаг юм байлаа. Тэрний голд нэг жижиг гол одоо байгаа. Ямар юм нэг гүүр гэлээ. Нэг юм нэг гүүр гэсэн байл. Одоо нэг 10 гаруй км яваад байлуу. 20 орчим яваад байлуу. Нэг нөгөө нэг ус гатлах гүүр юу? Гүүргүй ус гатлаа шүү дээ. Тэмдэг хийхгүй гэсэн албаар. Аха. Налаах хүрээд одоо нөхдөч шууд налаах ороод налаахаасаа буцаад Сонжин болдог руу гоо тийштэй. Тэгэхээр энэ нөгөө хойшоо явдаг энэ нөгөө юу гэдэг нэг гүүрээр гарна гэдэг байгаа шүү дээ. Тэр пост руу очиж чадахгүй байхгүй юу наа чи. Хамаг даруулахгүй гэсэн. Ер нь бол өөрөөр хэлбэл бодлуулагч биш ээ. Аяллаа маршрутыг гаргаад өгөөд та тэр аяллаа дагуу аялалд сураа гэдэг юм ярьж ийлээ. Тэмдэг тавьж болдгүй юм байлээ. Энэ надад болчихсон юм байлээ. Гэтэ яг эндийн тэдэнгүүр давн мавн гэж хэлцсэн учраас одоо жишээд одоо ахлагч нь заавал тэрийг хариуцчих
тайлбарлах хэрэгтэй гэдэг юм яриад лээ л дээ. Тий. Ингэж явна гэ зааварчилгааг энд апплод хийж тавьсан шүү дээ. Бичлэг нь миний юун дээр утсан дээр байх нь байгаа. Бүр болохгүй бол үзнэ шүү дээ тэрийгээ. Уулын замаар явсараа чулуун дунд явсараад энэ намган дундуур явах чи ямар ч сайхан юм те. Крэсэл дээр ботцсон юм шиг л юм шүү дээ. Дахиад нэг гүүрүү. Зэнч харин овоо гарын гүүр байна да. Хонгорхоо тоорхоо.
Таас сайн явж ийшээ одоо. Аа. Сайхан шулуун байна. Манайхан бас 1-2 нүлдсэн нэг хүлээхгүй бол бас. Яна энэ хятадыг арай шавар дуунаа тал нь галтар болцсон. Давааны уруу онголцсон. Шавар нь дунсан. Бас гүргэр байна. За яв. Энэ зам дээр сүмгэнч гээл шүү дээ. Сахилтай төрөгдөд байна уу? Эсвэл ууланд явсараа ийм. Тэ. Өөр шэрэгдэхэд нисэж байгаа юм шүү. Одоо ингээд чигээрээ явж ягаад тэр дээшээгээ өгсөд бүр тэр цаанаасаа ингээд уруудж орж ирсэн. Хуучин бол ингэж явж ягаад тэр ам руу уруудаад одоо энэ ам байгаа шүү тий. Энэ ам руу уруудаад сонжин орчиж ирсэн юм шиг байна. Тий, одоо тэгээд тэр дээшээгээ жоохон явж ягаад тий тэгжээс на тэр цаахнаар тэр хоёр уулын ам харагдаж байгаа тэр дээд тэр завсраар ороод яваад цаагуур нь буугаад ирэх юм байл. Оо, арай ингэсэн ч болох юм байна дөө.
За явлаа. Явсан байгаа надад хоёр юм уу тий? Аа 50 тус туучаагүй бас овоо шүү. Манай нөхөр чи ихийг үзэж байгаа шүү өнөөдөр. Унж үзсэн, шавард орж үзсэн. So crazy man. Монгол залуу шүү дээ. Аа. Залуу байна. Монголын биш л таахгүй. 어디가? Гацтэй. Эндээс ус хийгээд авчих. Ха? Гайгүй. Гол руу н очихгүй бол гайгүй. Тэнд дахиад гатлах юм байна шүү дээ, тий? Дахиад гатлах юм шиг байна шүү дээ. Энийг төшчих, энийг жоох ус авчи яа гэх. Голын ус яавал гэж. Хоёулаа тус хэрэг болох юм. Зя тоолгоод ирсэн уу яа. Уур аанаас уу. Би уур гол юм шүү дээ. Цэвэрхэн шүү дээ. 78 гэдэг чинь 80. Одоо 40 км уу. Яв ингэж. Тэрийгээ ч гэсэн юм uuсан гаталж. Аа? Мэдлээ сайжруулах яваад. Хайд юу мөндөөр яваагүй, хайрга майрган дээр яваагүй. Ямар ч хэцүү хийчихээ. Тэр дүлгэн дээр хөвчээд заалчих. Хомор болж яах гэж. Энд чи бүлээх юм байна.